Өмнөгөв аймгийн Эрдэмтэд. Өмнөгөв аймгийн Эрвэдийн төлөөлөгчдийн хурал. Засаг даргын тамгын газар. Өмнөгөв аймгийн шинжлэх ухаан, инновац, технологийн салбар зөвлөл. Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтвэгтэн хил шинжлэлийн ухааны доктор, профессор, академич, бичээж явагт домын төмөртөгөө. 1938 онд Өмнөгөв аймгийн Хамбогт сумын төрсөн. Монгол хэлний түүхэн хил зүйн судлал, эртний бичгийн дурсгалын судлал, Монгол хэлний үгийн сангийн судлалаар эрдэм шинжилгээ судалгааны бүтээлээ тууруулж ирсэн. Төгссөн сургууль 1947 оноос 1957 он. Өмнөгөв төвийн 10 жилийн дунд сургууль 1957 оноос 1962 онд Монгол улсын их сургууль. Эрдмийн зэрэг цол 1990 онд дэд докторийн зэрэг 1994 онд шинжлэх ухааны докторийн зэрэг 1994 онд дэд профессор 1995 онд профессор цол 1998 онд академич шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн. Ажилласан газар 1962-оос 1963 онд Өмнөгөв аймаг Төвийн дунд сургууль багш 1963-аас 1996 онд Улаанбаатар дээд сургуульд багш 1996 оноос 2004 онд Улаанбаатар дээд сургуульд эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал 2004-өөс 2010 онд Монгол улсын их сургуульд Монгол судлалын төвийн захирал шинжлэх ухааны академи хил зохиолын хүрээлэнгийн захирал 2011-ээс 2016 онд олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Одоо эрхэлж байгаа ажил 2016 оноос олон улсын Монгол судлалын холбоо хүндэт ерөнхийлөгч шинжлэх ухааны академи хил зохиолын хүрээлэн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 2020 оноос Монгол улсын их сургууль Монгол судлалын хүрээлэн эрдмийн зөвлөлийн дарга. Эрдэм шинжилгээний бүтээлүүд Монгол хэлний түүхэн хөгжил, эртний бичгийн дурсгалын судалгаа болон үгсийн сангийн холбоо ихтэй бие даасан 24 ном, бусадтай хамтран туургасан 12 ном, 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 90 гаруй ихтгэл тавьсан. Эрдэм шинжилгээний ажлын чиглэл Scientific Interest, Монгол хэлний түүхэн, хил зүйн судлал, эртний бичгийн дурсгалын судлал, Монгол хэлний үгийн сангийн судлал, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, Academic Responsibilities. 1995-аас 2016 онд олон улсын Монгол судлалын холбооны зөвлөлт товчооны гишүүн. 1995 оноос шинжлэх ухааны академи багц чуулганы гишүүн. 1998 оноос шинжлэх ухааны академи их чуулганы гишүүн. 1994 оноос хэд бичгийн ухаанаар дэд докторийн PH зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн. 1995-аас 2016 онд хил бичгийн ухаанаар дэд докторийн PH зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга. 1994 оноос хил бичгийн ухаанаар шинжлэх ухааны SC докторийн зэрэг хамгаалуулах гишүүн. 2004-өөс 2016 онд хил бичгийн ухаанаар шинжлэх ухааны SC докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга. 2018 оноос Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн эрдмийн зөвлөлийн дарга. Хүндэтгэл, өргөмжлөл. 2000 онд Монгол улсын боловсролын их сургууль. Хүндэт профессор. 2003 онд Бүгд найрамдах Хятад ард улс Хөх хот, Өвөр Монголын багшийн их сургууль. 2005 онд хүндэт профессор, Бүгд найрамдах Хятад ард улс Гансу, Ланжоу, Баруун хойд үндэстний их сургууль. 2006 онд хүндэт профессор, Бүгд найрамдах Хятад ард улс Хөх хот, Өвөр Монголын их сургууль. 2007 онд хүндэт профессор, Бүгд найрамдах Хятад ард улс Өвөр Монголын үндэстний их сургууль. 2007 онд хүндэт профессор, Бүгд найрамдах Хятад ард улс Бээжин, Төвийн үндэстний их сургууль. 2010 онд Япон. Аз-Африк судлалын хүрээлэн хүндэт өргөмжлөл. 2014 онд Япон улсын гадаад хэргийн яамны хүндэт өргөмжлөл. Олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар, Шинэ-Дели, Токио, Осака, Киото, Окаяма, Бонн, Берлин, Будапешт, Варшав, Парис,
Лондон, Вена, Блумингтон, Индиана, Торонто, Хөхөт, Бээжин, Шиамен, Күнмин, Тайпей, Сөүл, Чинон, Кванжу зэрэг хотуудад болсон дорн дахин судлал. Алтай судлал, Монгол судлал. Олон улсын стандартын байгууллагын үсэг бичгийн стандартын хорооны хурлуудад 90 удаа оролцож, ихтгэл тавьж хилцүүлсэн. Гавья, шагнал. Ардын хувь судлалын 50, 60, 80 жилийн ойн медаль. 1987 онд ардын боловсролын тэргүүний ажилтан. 1995 онд академич Бөрөнчний нэрэмжит медаль. 1997 онд шинжлэх ухааны тэргүүний ажилтан. 1997 онд алтан гадас одон. 2002 онд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэй. 2006 онд их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойн хүндэт медаль. 2008 онд шинжлэх ухааны академийн Хүбилай хаан дусгалын медаль. 2011 онд шинжлэх ухааны академийн алтан медаль. 2011 онд багшийн гавьяа одон. 2012 онд тусгаар тогтнолын одон. 2018 онд Япон улсын засгийн газрын дээд шагнал Мандах наран одон. Өмнөгөв аймгийн Эрдэмтэд